Манайха нэг юм болсон шүү. Улаанбаатарт 2 үл мэдэх бит ирсэн байгаа. Тэгээд сүүлийн үед сошиал ороод хүмүүс энэхүү одоо бичлэгүүдийг хараад бол нилээ буужгинж ин яг одоо хэдүүлээ бичлэгийг шууд харцгаая. За харж байгаа яг хаана гэдгийг мэдэхгүй цаана CU байна, Mons байна. Zoco Bros гэдэг Facebook пэйж дөнгөж сая нэг постлсан байгаа. Энд яг ихнийх нь ойрог пост юм мэдэхгүй байна. За шууд бичлэгийг харцгаая. Түрүүлж гараа guys. Өнөөдрийн бичлэг үндэсний үйлдвэрлэгч Газар Шимтэй хамтарч байна. Монголчууд бид хоолны амтлагч дундаас нэлээд өргөн хэрэглэгддэг амтлагчны нэг бол Майнуз байгаа. Газар Шимийнхэн герман технологиор Монголд шинэ Майнуз гаргасан байгаа. Сэтгэлүүдийг харъя. Үндэсний үйлдвэрлэлийн хамгийн best Майнуз болжээ. Уустдаггүй гоё Майнуз байна лээ. Өвөрмөц гоё амттай Майнуз байлаа. Увс аймаг 100 супермаркетаас авч хэрэглэсэн. Маш гоё өтгөн амтан нэг л өвөрмөц чамин амттай юм байлээ. Одоо байнгын хэрэглээ боллоо. Йоо үнэн гоё шүү. Аваад үз амт бол тасархаа шүү гэж байна. Юун угаалгын шингийн шиг савлаатай юм? Сайжирдсан байгаа ч гэдэг. Тийштэй сайжирдсан байгаас дөнгөж гарч штэ. Хэрэглэж үтсэн ёстой сайхан амттай юм байна лээ. Ямар тос ашигласан орц юу вэ гэж асуусан байна. Монгол тарьж ургуулсан Равсинаас гаргаж авсан Монгол ургамлын тосоор хийгдсэн байгаа гэж. Энэ бол маш чухал. Майнузны гол орсонд бол ургамлын тос ордог. Тэгээд Монгол тарьж ургуулсан яг Равсинаас одоо Монгол орсноос гаргасан ургамлын тосоор хийж байгаа. Тэгэхээр гол орцоо бол Монголоос авж байгаа яг цэвэр үндэсний үйлдвэрлэл байгаа шүү guys. Тэгээд та бүхэн хэрвээ гэртээ Майнуз авах гэж байгаа бол Газар Шимийн Майнузыг сонгоорой гэж зөвлөё. Ингээд бичлэгтээ эргээд орцгоё. Пүү харж байгаа 2 сүнс үл мэдэх бит зүгээр гигэн цагаан өдрөөр хотын төвөөр ингээд зогсож ирсэн. Харж байгаа хөдөлгөөнгүй ор шиг юм дээр энэлгийн ор юм уу юу юм? Ямар ч ор шиг юм дээр байна. Хүмүүс бол тоосон шинжгүй зүгээр хажуугаар нь гарч байгааг харж байгаа. Монголын маань эмэгтэйчүүд ямар зөрөгтэй гэдэг нь бол харагдаж байна. Зэрэгтэй нэг ийм дүр зураг байгаа. Тэгээ ерөөдөө хүмүүс бол гайхаж эхэлсэн байгаа. Өнөөдөр сонин зүйл харлаа. Энийг юу юм болоо гэж бол асуусан. Одоогийн байдлаар 3700 реакшн, 614 коммент, сая 300 мянган ханалт авсан. Үнчин цагааны 2 ирсэн юм биш үү гинэ. 1800 реакшн. Үнчин цагааны 2 гэж юу юм бол би юунаас хоцорсон юм бол орны доор дээр байдаг үнчин цагаан гэж юу юм. Нэрээ Үнчин цагаан гэж энэ байшингийн түүхийг бичиж. What? Бүр түүхтэй юм уу? Үнчин цагаан байшин түүхийг нь мэдэх үү? Үнчин цагааны 2 гэж үнчин цагааны ийм л энэ үнчин цагаантай холбоотой юу? Замсаа харъя. Яг энэ байшинд манажер ажиллаж байсан хүн ярьж байсан юм. Нилээ эрчимгийн лээ. Тэр манаач маань ер нь юмнаас айн гэж огт байхгүй. Над чиг нөхөр байсан байна. Болж л өвөл балгах дуртай. Наад чиг биш юм байна. Гэтэл нэг өдөр ажилгүй хүнд яг энэ үнчин цагаан байранд хүн мал тогтохгүй ойр орчим нь осолд эндэгдэл их л гардаг талаар нэгэн найз нь ярьж хүн болохоор хий юмс харагдаж мандахаар очисон хүмүүс хинхэн галзуурч солиордог өндөр цалин дээр үе 1000 гаруй төгрөг амлаач нэмэргүй манах хүнгүй байгаа хэрэг хүсвэл ярьж хөөрөө манаачаар оруулаад өгч болно. Тэр байтугай нэг хоноод нэг шил юм найдвартай хөргөж өгч болно гэж угийн юмнаас айдгүй сүсэг бишрэлгүй хүнд энэ бол маш сайхан боломж гэж бодоод юун дээр нь ах би ажиллая гэж зөвшөөрч гинэ. Тэгээд маргааш нөгөө найзаа шаналгасаар байгаа дүнчин цагаан байранд замын унаанд таагдан хүргээд очиж гин. Тэр байшин хариуцж байсан нам засгийн ажилтан болтой нөхөр их л урайлгхан хүлээж авч хоол хүнс бэлдэж өгөөд үүд хавцаа нь очоо нийтлхүүр өгч за ингээд ажиллаад байж тэ гэж хэлчихэд мотоциклээ унаад уг байр руу шагаагчгүй дахиад одож гинэ. За ингээд ивүүцэж байгаа юм да. Мань хашаар түлхүүрээрээ онгоолгоод ороход энэ тэндгүү хүний ноорхоо цоорхоо хувцас хамар сэртгэлтийн үнэр хөхтэйж гин хаалгаар ороод яг хажуу талын өрөөний үүд онгорхоо тэр өдөр яагаад ч юм тэнгэр бүрхэг тус өрөөний цонхыг нь хар хөхөнгийн даавуугаар хөшиг хийгээд татсан цаанаа л нэг ёо зүг санагдаж гин. Мань хашир дотроо за энэ өрөөг чинь л өрөөгөө болгоод авъя гэж бодоод цонхлоо очиж хөшгийг нээж баач гисэн гэрэл оруулаад эргээд хартал юугаа хийгээд уншаад байгаа хэрэг дуртай золинууд вэ? Ажил төрлөө хий. Энэ өдрийн сайхан өнгөрүүлээрээ дуустал уншсан хүмүүс
намайг пиатны олдчихлоо. Ямар зэвүүн байна. Харин 5 минут. Энэ өчигдөр цагааны бүгд хаашийн юм уу? Өчигдөр цагааны түүхийг мэдэх үү гинэ. Мэдэн штэ доорн битсэн байгаа. За ойлголоо. За манайхаа ажиллаа хий. Энэ өчигдөр цагаан биш юм байна. Тэг өчигдөр цагаан гэж юу юм бэ? Өчигдөр цагаан гэхэлэр дуу гарч ирж байна. Та хаанаас тэг яагаад ийм их реакшн дарсан байгаа. 1800 хүний ойлгоод инээж байгаа юмд би ойлгохгүй байна гэж үү? Том баг хөшөрсөн юм бах та. За ингэнэ ямар нэгэн уран бүтээл, гудамжны перформанс эсвэл нийгмийн асуудлыг хүндсэн арт акт байхаа цагаан өнгө нь Монголын уламжлалт цэвэр ариун байдал мөнх бус оршихуйг илэрхийлдэг тул энэ үзүүлбэр үхэл, сүнс, дарамттай холбоотой байж магадгүй. Масктай хөдөлгөөнгүй хүмүүс жинхэнэ хүний сүнс эсвэл амьдралын дарамтанд орсон хүмүүс илтгэж болно гэж маш гоё анализ байна. Яг зөв. Миний хувьд бол нийгмийн ямар нэгэн акт байх. Ямар нэгэн нийгэмд болж үтэхгүй зүйлийн эсрэг чойж болно. Юу гэдэг нь авилга хийх уул, ураны эсрэг одоо юу гэдэг нь те сүүлийн үед юу болоод байгаа. Утгагүй гэхдээ хэдүүлээ мэдэж авах бах. Матрикс дээр гардаг ихрүүдтэй төстэй харагдлаа. Тийм шүү дээ. Өнөөдөр түргэний тэрэг эмчтэйгээ жолоочтойгоо өвчнөтэйгөө зам тээврийн ослоор нас барсан гэсэн тэрнийх юм болов. Ваа, тийм мэдээлэл болсон юм уу? Ямар амар харамсалтай юм бэ те? Баян хонгороос хот орох замд автобус түргэний машин мөргөлдсөн. Түргэний машинаас юм үлдээвүү бэ нэлээ. Ямар амар юм. 6 хүн газар дээрээ өнгөрсөн харамсалтай явдал болсон байна гэж байна. Эвгүй юм те. Түшиг агаа тайлбар авъя ойлгохгүй байна. Хэдүүлээ нийлж байхад түшиг ахад мэддэг. Ахын ч гэсэн мэдэхгүй байна. Уучлаарай. Та хэд мэддчих би үзье гинэ. Окей, дулам сүрэ. Чи яг одоо үзэж байна. Хай. Аханч бас ойлгохгүй байна уу? Яах вэ? Хэдүүлээ. Ямар нэгэн эсэргүүцэл эсвэл тэмцэл эсвэл эмгэнэл илэрхийлсэн шинжтэй гэж ойлгогдож байна. Өөртөө тэмцэж чадахгүй байж юунд хаахаа дарж шоодох байна. Харвас маркетинг лаб биш гэж байна. Өчтөр сэтгцийн эмгтэй хүн хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан цагаан орон дээр зогсчихсон гадуур тийм сэтгцийн өвчтөй хүмүүс бидний дунд сул явсаар байна гэдгийг харуулах гэсэн байх. Энэ харин бас нэлээд үнэн бол нэлээд л магадлал өндөртэй болж таарч шүү. Гудамжны уран бүтээлчид энэ зэрэгтэй хөгжсөн гэж байх уу гинэ. Өглөө сүнсээ хүлээгээд байсан, ирэхгүй байсан. Энд зогсоод байсан юм уу? Хац байж гэж. Самсара жүжигийг заавал үзээрэй. Самсара. Энэ бас мөрөөдлийн театрын Самсара жүжиг их байна гэсэн байна. Жүжигийн маркетинг болов алтан ёсоор хаваршилт эхэлж нээлттэй хийсэн байж гэж. Гадаадд энээс эвгүй перформанс байдаг. Сэтгэл зүйн ийм хилэмжийг ойлгохгүй байж дөөр балет эдэр гэж худлаа хэлбэртэй хүмүүс монголоор дүүрэн шоолж байвал та өөрийгөө шоолж байна гэсэн үг ойлгохгүй байвал та өөрийгөө худлаа ихтгэл үнэмшлэр өгжиж явдал гэсэн. Тэгээд юу юм бэ? Тэгээд юуг нь хэлэлтэй. Тэгээд яг юу илэрхийлж байгаа юм бэ? 3 сарын 10 төв шуудангийн өмнө байсан явсаар багшин дээдийн хавьд ирсэн байсан. Ер нь бол яваад л байгаа юм тийм үү? Талбай дээр байсан гэж. За. Ер нь л олон газар ингээд зогсож байгаа юм байна. Жүжигийн маркетинг гэсэн байна, рекламны зураг авалт гэсэн байна, тэмцэл гэсэн байна. За тэгээд байна штэ. Дөнгөж дараа нь нэг бичлэг гарсан. Өчтөр өглөөний 9 цагаас. Окей. Одоо харцгаая. Хоёр сүнс маань ороод чирээд явж байна. Дугуйтай юм байна. Дугуйтай. За ямар ч лсэн хоёр хүн л юм шиг байна. Метро явж байгаа юм уу ч. Яг зөв метро суугаараа, орон дээрээ суугаараа. Ёр зүгнэж байна. Удахгүй уран ухаад эхлэхээр өв олноор цууч биш. Овоорж зөөгдөх болно. Сэрэмжтэй бай. Гэсэн байна давагдаш. Гэрэл Баатар, Нямбатар оюука хүүг 3-ыг шар хад руу зөөх гэж байж гэх. 76-ыг авахаар эрэлгийн элчнэр ирсэн бололтой. 76 хүн энэ орон дээр багтахгүй штэ. 126 болцсон штэ. Хар хятадуу дураараа хараалж чадахын үйлээ хийдэг болжээ гинэ. Самсара драмын жүжигийн Мишель Төгөлдөр хоёрын ор байна штэ гэж байна. Эвлүүлэг эсвэл нэлээд олон жилийн өмнөх бичлэг байна. Гүүг энэ саяхных баха сая л бууж гин чинь. Вэмбиг авах гэж ирсэн байх уу гинэ. Ийм урт ор байгааг бодоход Вэмбань ямаал бололтой. Энэ бичлэгийг ч гэсэн
565 мянган үзсэн биш үү? За хэдүүлээ Facebook пэйж рүү ороод үзье. Цоко Бросны Facebook пэйж рүү орлоо. Зураг хаалга доошлуулахаар. Батушнахаас эхлээд нэгээс эхлээд Мөрөөдлийн театрын 3 6 9 челленж шеэрлсэн байна. За тэгэхээр нөгөө саяхан яриад исэн юу мөн болж таарлаа шүү. Мөрөөдлийн театрын самсараа жүжигийнх мөн болж таарлаа шүү хөө. Тийм баха. Яг Мөрөөдлийн театрын нэг юу шеэрлсэн байна өмнө. ингээд дистаргаар тоолно. Тэгээ 3 6 9-ийн тоо орсон тоонууд дээр тоогоо хэлэхгүй. Оронд нь гэж дуурна. За. За. Яагаад оо гэж. Зүгээр Чи хэдүүд тоодор яг бүгдээр За. Хасагч юм байна те. Хасагдсан шүү. За хурдан их юм байна. Нэг 1 2 3 1 2 4 5 Тасаа. 8 10 11 12 14 15 17 21 22 Гайгүй мэн нэг хэцүү биш юм байна. За өмнөх бичлэг нь. За өнөөдөр болсон явдлаа болцъя. Баргал газар дороос гिचээр гидсэн дотор бөмбөр нүдэж гарваа. Сүүлдээ ярьж хэлж байгааг нь ч ойлгохгүй. Мөрөөдлийн театрын мөн үү? Биш юм болов уу? За Мөрөөдлийн театрын самсараа байх магадaltaй болцсон шүү. Ямар ч байсан. Магадaltaй болцсон шүү. За тэг ер нь бол ийм болсон. Хэдүүлээ бараг л учрыг тайлцсан байхаа. Тэгээд яг эцсийн хариултыг бол жоохон хүлээгт бол гараад ирчих байх. Энэ бичлэгийг постлоход аюулгүй шинэ мэдээлэл орсон жийж магадгүй. Тэгээд орвол надад хэлээрэй, комментээр бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys. Бүгд хэвчээ бүртгүүлээд лайк хийгээд авахаа мартуу заа.